Hello kitties. Сайн уу? Эрүүгийн сувх тавтай морил гэж. Эрүүгийн сувх Америкт одоо сая 1-2 хоногийн өмнө баг болсон баг гэж одоо бичлэг ороход бол Америкт одоо энэ Happy Easter гэдэг улаан өндөгний баяр болж байна. Ард харагч Анжигийн баяр гэж утгагүй. Лайн хүүхдүүд нэг юм хөөрхөн өндөг цуглуулж моглуулдаг Монголоор бол улаан өндөгний баяр гэж ерөөхдөө байдаг тэмдэглэдэг байх. Монголд бол тэгээд ийм баяр байдаг. Би бол тэмдэглэж үзээгүй байж байгаа одоо л энэ жил хүмүүс тэмдэглээд харнаа тийм байт юм нэг би тэмдэглэсэн чинь алга л да. Зүгээр л ганц гоё юм болохоор амар гоё юм чихрийн дэлгүүр мэлгүүрүүд амар гоё чихрнүүд тодлоонд гараад амар сонирхолтой хөшинчд бөөлчлөө шүү дээ. Сонирхолтой гоё чихрүүд байд юм байна. Тэг дээрэс нь би та нар ер нь бол миний юуг үздэг бол YouTube ч үзэж байна. Instagram-ыг үздэг бол ер нь бол би нэг юм Hello Kitty энтергийн нэг тэнэг юм дэх дуртай шүү дээ. Тийм жоохон хүчиг балаа юм жоохон давчдаг юм болохоор ингээд том болоод бүгдийг өөрөө ингээд хүснээр авч чадж байгаа болооч тэр юм уу бүгдийг ингээд амар авах хүсэж идэг юм уу мэдэхгүй нэг юм дутуугийн комплекс өсгөн үл нарлаг юм шиг байна. Тэг би нэг тийм юмд нэлийн дуртай төрлийн хүн. Тэгээд та нар бас дуртай байж магадгүй. Тэгээ миний бичлэгийг амар жоохон дүүнер үздэг юм байлээ. Би өнөөдөр хараад хэлэхгүй. Энийг би албаар ингээд нэг юу яа. Хүүхдүүд үзэж болох тохиргоон дээр оруулъя гэж бодож байна. Би дандаа ер нь бол хүүхдүүд болтгүй тохиргоон дээр оруулдаг байхгүй юу. Өөр амар хараад хэлдэг болохоор нэг олигтой өлгөр дөрөөл үзүүлэхгүй юм чи надаас ядаж тэр тохиргоо хийсэн дэр гэж бодоод. Тэгээ өнөө дагих бол хүүхдүүд үзэж болно тийм би хараад ерөөхдөө бол хэлэхгүй гэж байна. Тэгээд хэлэх юм бол болохгүй бол дүүдгээ хаахаас дүүд гэж. Хараад хэлмээрэл дүүд гэхээс. За тэгээ би eat sugar гэдэг энэ Америкт зөвхөн юм чихэр зардаг нэг юм дэлгүүр байдаг юм байна. Би ерөөс мэдчихэж байгаагүй. Тэгээд очиж авсан. Манай энэ санд болохоор нэг 2-3 салбар байт юм байна. Тэгээд нэг салбар руу очиод би юм хідэн чихэр авсан. Гэхдээ амар сонирхолтой чихэрнүүд. Тэгээд үлээ бөөндөө хамтдаа асарм хийцгээ гэсэн үг. Тэгээд энэ асармыг нэг хүн хүссэн байсан бэ. Тэгээд хүний хүслийн дагуу хийж जैन. Тэгээд энэ дахиад ингээ орох бах. Ер нь бол ингээ би та нарын комментиг бол амар хүншдэг. Тэгээд би аль болох ингээ тадрын төлөө гой юм хичээж ийн өөрөө дуртад энэ бичлэг би ер нь бичлэг их дуртай шүү дээ. Тэгээд бас надад ингээд цаг гаргаад надад зориулаад миний бичлэгийг үзээд ингээд subscribe дараад тэгээд ингээд комент үлдээж байгаа хүмүүсээ бас би ингээд хүндлэх нь маш зөв гэж би угаасаа боддог. Тэгээд хүмүүсийн санал хүсэлтийг би ингээд нэг нэгээр нь чадлаараа боломжоор ингээд биелүүлээд явж гэнэ гэсэн үг л дээ. Тэгээд асарм үзмээрэн ихлээр нь би одоо ингээд чихэрний сонирхолтой чихэрний асарм хийх гээд Candy asarm. За бид одоо асарм одоо юу яриад нэ. Урнаа цогт гэрлэхээ хүн комент бичсэн байсан. Урнаа цогт гэрлэх хүн асарм хийж өгөөч гэсэн байсан. Би тэгээд одоо асарм хийх гэж шүү. Тэгээд миний бичлэгийг үздэг бүх хүмүүстээ баярлалаа. Мөн комент үлдээдэг хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Тэгээд би угаасаа одоо YouTube угаасаа би ингээд ямар ч хүн YouTube хийвэл угаасаа нэг олон subscribers-та болох юмсан хурдан ингээд үзэлт өндөр авдаг болох юмсан ингээд аюу хэм хүсдэг юм байна. Тэгээд би болохоор нэг тийм амар хин нэгмтэй ингээд хамтарч угаасаа чадахгүй амар лаглаг хүмүүстэй жоохон завартсан байсан биш үү sorry. Тэгээд хүн болгонд YouTube хийж байгаа хүн болгон угаасаа ингээд үзэлт сайн байх нь гоё, комент хийх нь гоё. Тэгээд ингээд миний бичлэгүүдийг хүмүүс шеэрлээд тарааж өгөхөд бол үнэхээр их баяртай байдаг угаасаа. Яг тэгвэл тэрнээс хүмүүс орж ирж намайг үздэг учраас тэгээд би шинэхэн ютубер учраас тэгээд ерөөхдөө одоо уучраа болохгүй тэгээд ингээл нэг юм дүнгэн данга хийгээд явж лайн. Тэгээд эхнээс маань ингээд нэг дагагчтай байхаас минь ахуулаад дэмжиж ирсэн та нартай одоо ингээд 4500 болсон миний бараг тэр ойролцоолсон баг 4500 болсон байна. Тэгээд та бүхэнд үнэхээр баярлаа. Харитээш. За одоо олон юм гоцаад айлгүй нэг чихрээ эдитэхгүй бол одоо бүр тэгээд би ингээд нэг юм юунууд тийм юм чихрнүүд авсан. Тэгээд нэг чихэр авсан гэж нөгөөдөө хараалахгүй ингээд одоо нөгөөд хүмүүс боож өгч байгаа. Идээчтэй тамны тэгвэл байлаад өгөөчтэй. Өө би хараал илчлээ хүүхдүүд үзэх хэрэгтэй байсан шүү дээ.
Идээд өгөөчтэй ямар олон юм худдгийм бэ гэж үү харин тийм ээ хэдий штэ байж л та юунда яраад байгаа юм бэ. За тэгээ би хамгийн гоё би ингээд бүр ингээд especially надад ингэ амар гоё би бүр шууд очиод угаасаа заавал би нэг авна гэд авсан юм бол байгаа. Мэдээж тадан Hello Kitty те Gummy. Hello Kitty хэлбэртэй Gummy гэсэн үг л те. Тэгэд одоо хэдүүлээ эхлээд энэс маань эхлэе. Оо яах гатж байгаа юм те. Тэгэд идэх гээд байгаа мó болох гээд байгаа мó. За нэг өдөө задлаад идий. За энийг өдөө задлаад идий. Уурлаад уц. Хүн намайг үзэж байгаа хүмүүс уурлаад уцаад чулуудж идэж. Заал. Гоё амттай болов уу? Ямар амттай юм бол мэдэхгүй байна. Задлаад эцгээе. Тадан. Энэ болохоор уттай юм байна. Энийг тухан дээрх батга одоо намайг доромжилж байгаа байхгүй. За яах. Ингээд яриа сууж байгаа юм шиг. Энэ ихтэй баг хатаад алга болж байна. Дараагийн бичлэгтээ баг байхгүй болсон байх гэж найдаж байна. Эсвэл бүр томорцсон мэг нуучих уу? Скетч юм. Яа. 짜잔. нэг утын задлал. Жижиг. Нэг утын задлал. Жижиг. За ингээд дүнгүйт энэ урталт нэг юм жижигэн бас нэг юм. Oh. Look at that. So cute. Хөрх юм бэ. Тэгэд ингээд малан. Нэг удаад яаж идэх юм бэ? Тэгтээ идэж энэний идвэл арай нөгөө гимтэхгүйгээр идвэл. Ихтэй амттай юм байна. Би яг үндэ нэг зүгээр юм хөөхнөөс цаашгүй нэг амттай биш байх бодсон байхгүй юу? Гэсэн ч амттай юм байна. За энийг бол би ингээ гимтэмээргүй байна. Жохон байцаагаад идий. Одоо идчих юм уу? Гимтэчгэр жохон сэтгэл зүйтэй юм хөөх юм иддэг. Яаж идчих таа итгэл ахалтаа. За чихнээс нь жохон хадчих уу? Чихэн гүнтэйчлээ. Өнгөрс идэ ичлээ. Амттай юм байна. Ямар сэжиг харагдав юм. Гэхдээ нөөлөг үдэг идэ ичлээ өнгөрсөн. Sorry. За түр ингэ энийг түр одоо ингэ хадгалчихъя. Тэгвэл дахиад зөндөө чихэр байгаа. Ганц энийг идчихээ байна. За эзэн чихэр энэ амсан чихэр энэ тавьчихъя. Дараагийн чихэр ямар гэж бодож байна та нар? Ямар ах вэ? Hello Kitty. Нэг хардаа бас Hello Kitty. Нэг удаа хэдүүлээ идэж үзцгээ. Нэг удаа бас энэ яг яаж тест юм бэ? Ингээд right.
2 3 тийм 3 төрлийн амттай чихэр байна. Тэгээ энийг 95 руугаа хийх ёстой гэж би бодож байна. Тэгээд яаж юм бол дараа шууд ууттай энэ гурвыг нь хийнэ гэж бодож байна. Шууд ууттай нэг юм уу? Зааж blueberry, strawberry. Би уус strawberry амар дуртай. Тэгээд strawberry хийцгээе. Энийг тэгээд арай ууттай хийхгүй л үү? Тэгээ ууттай хийх юм болов? Юу юм хүч юм хэр ууттай хийхгүй юм шиг байна. Ууттай орох юм шүү. Орох юм уу? За. Ууттай хийчлээ. Гэхдээ яаж идэх юм бол? Уутнаас гарах юм шиг байна. Одоо буцаа гарахгүй юм шиг чинь. Би хараал хийхгүй гэж бодож исэн боловч хараал. Яана. Энд нэг азар харин ширэн дээр нэг сэрээ байж таарлаа. Урахаас салгаараа тавьсан байсан. Яг аминд орлоо шүү. Энийг яах л ёстой юм шиг байна. Ер нь бол яах юм шиг байна. Юу гэж байгаа эргүү мал юм шиг. Энийг одоо хэдүүлээ. Айн чинь зүгээр гаа юм шүү. Тийм л юм шиг байна. Одоо яаж хийх юм болоо энийг мэддэг хүүхдүүд бол мэдгэлэх. Би одоо ингээ нэг ширхгээр нь хийх юм шүү. Энэ дотор нь ингээд. Тэгээ одоо дахиад нэгийг хийчихье. Тэгээ олноор нь хийх хэрэгтэй юм шиг байна. Энийхэр бол за ингээд 3. Тэгээ бүх амтыг холиод хийж бийж болох юм. Энэ хүүхдүүдэд бол их гоё юм шиг байна. Харин чихэр. За ер нь бүгдийг хийнэ гэж бодлоо юм байна. Талан л хийчих. Окей. I got it. Ингээд энэ болохоор чихрийнх нь машин. Тэгээд ингээд Oh my god, so cute. Хардаа. Одоо ингээд чихрнүүдэд дотор ингээд хийчихстэй те. Энэ чихрнүүдийг ингээд дотор нь хийх юм байна. Тэг хийгээд Hello Kitty-г ингээд толгойг ингээд шууд түлхээд харагдаад эндээс нь ингээд суулгаад байгаа юм. Тэг Hello Kitty буцаад харагдаад. Strawberry амтгад чинь би яг үндэ энэ дээр нэг хүлээл тавиагүй яадгүй нэг хараад чинь нэг амтрууч хэрвэдэг шүү дээ. Ингээд. Гэтэ яг энэ биний ганц яг авсан шалтгаангүй мэдээж Hello Kitty-тэй болохоор л авсан л та тэнэг нэг хөгшөө бүхэн чинь. Тэгээд гэтээ тийм нэг юм гоё зөөлөн амттай юм байна. Одоо л амар таалагдлаа. Энэ бол гоё юм байна. Энийг тэгээд гоё юм. Ингээд амдаа юм яриад хаад онцгой. Гэтээ дугаас насаар ингээд биччихээ да. Тэхгүй бол хүмүүс хизэглээд. Вау. Бид нэг жоохон бах 5-ын иддэг байсан шүү дээ. Тэрэн шиг амттай. Гэтээ тэрг бодлоо арай нэг жоохон юу гэх юм уу? Твшилтэт. Ийм орчин үеийн амттай юм байна. За ингээ Hello Kitty чихэр маань ингээд итгэлээ. Энэ бичлэг бүр амар утга юм шиг надад амар олон чихэр багчтай. За гэсэл арах юм гэлзүүлээ. Одоо энэ хуцаа суугаад явахгүй минь. Bye bye Hello Kitty. Тэг миний Hello Kitty-тэй 2 item ингээд дууссан байна. За тэгээд өөр сонирхолтой юм юу байна вэ гэхээр Pips 짜잔 юм өндөг чихэр өндөг өнгөрөөд байна. Энийг хаглахаар дотроос нэм гарч ирэх юм шиг санагдаад байгаа. Гэхдээ энэ одоо дотор нь яг юу байгаа би мэдэхгүй байна. Тэгэхээр одоо хэдүүлээ хамтдаа яаж задлах хэрэгтэй юм болоо энэ хөтөлбөр. Энэ нэг урчих юм байна. За одоо ингээ Pips гэдэг чихрийг задлж үү. Би ерөөс ийм чихэр нөхөр угаасаа бидж үдээчгүй анхудаал. Өн чинь ингээд уут нь авчихаар нэг сайн юм үлбэсэн зингэрлэн болчихсон юм биш үү?
За одоо хамтдаа нээж харцгаая. What the fuck? Энэ чихэр биш вэ штэ. Тийм баха. Энэ юу яагаад гэсэн? Ам хөнгөн байгаад байсан. Энэ чихэр биш байсан байх шүү. Энэ улаан дүгний баяр зориулсан юм чихрийн дэлгүүр зарагж исэн жижигэн чихмэл юм бэ. Хурдчлаа тийм ятгах. Ямар агли юм бэ? Энэ бол бишээ. Тэгээ дотор нэг юм бэ. Тэгэл ийм хоёр төрлийн юм байснаас надад тэр синхронт харсан юм байна л да чаавс. Энийг би чихэр гэж бодсон чинь холигдуулчлаа. За одоо яах вэ? Заглыг. Ингээд яах идэх юм уу? Оо, энэ ингээд буруу юм авчиж. Энд хэдэн доллар ирсэн? $4 ирсэн шүү дээ. Хайр юм аа. Хайр мөнгө чихэр гэж бодсон. Чихмэл авцсан биш. За дараагийнх нь болохоор би зүгээр ийм манго авсан. Энэ бол зүгээр л амар ингийн боо. Ийм манго. Би ер мангонд амар дуртай. Тэгээд энэ зургийг их өчргөө хараад харна би. За ийм гоё өөрхөд дуртай төрлийн юмнаас нэгийг авсан дээр бас бүгд шинэ яж хар гээд. Тэгээд ингээд манготой жели авсан. Оо энэ гэхдээ бүр яг манго шиг юм байна. Хараа. Оо яаж үзүүлэх вэ? Яа гавтна. Oh my god. Дотроо жижигэн бас juicy манготой заяа. Хацаар ингээд дотроос нь гэж ингээд юм жижигэн юм. Ой. Энийг бол бүр хойд авч идмээр юм байна. Инстаграм юм байна. Энэ юу гэдэг нэртэй юм бэ? Pillars mango гинэ. Гоё юм байна. Тэгээ би тэгээд дараагийнх нь болохоор ийм гурван тесрдэг чихэр авсан. Гэтэ энэс зүгээр нэгийг л идэж үзөө. Нөгөө хоёрыг би нөгөө нэг Edimic хоёрт өгчий гэж бодоо гурыг авсан. Хоёр найзтай юм чинь гээд. Би өөрөө болохоор strawberry дуртай юм чи strawberry гэл. Нэг нь watermelon нэг нь юу вэ? Strawberry. Энэ аманд ороод тесрдэг чихэр гээд энэ бүр амар юу яагаад исэн юм аа. Ажилчин нь намайг ингээд идэж үзгээд би идэж үзээгүй бол гээд бүр амар ингээд амар гоё гэдсэн. Тэгээ би ядуу. Үдцгээ идвлээ задлаад. Дотор нь одоо ямар хөө юм байгаа юм бол доо. Нөгөө гаран дээр ингээд асгаа тэгээд амар гоё юм байна. Иймхнийг авчлаа. Идээд үзээдгүй амар тесрээд явлаа нөгөө нэг ам хамар тесрэж дэлбрээд хэдийн хиймэл шүднүүд нь бул төсрээ гараад ирлээс хэцүү үсттэй. Би нэг хоёр шиг хиймэл шүдтэй маа араанда тэгээд бас тэрэнд айгүй анхаарал тавина уу. За одоо дээр нэг хэдүүлээ. Одоо тэгээд ингээл идэх юм шүү дээ. Одоо яа их. Та нар энэ сонсогдож байгаагүй мэдгүй нэгтэй ямар тааж амар бүр амар хэсэг юм. Оо. Ам тесрлээ. Ла. Ямар сонирхолтой юм бэ? Энэ бол ингээ хаяа итгэхэд бол сонирхолтой юм нэг юм ам. Энэ тесрдэг юм сонирхолтой юм дуртай хүмүүст бол гоё юм байна. Энэ pop rock гэдэг шиг юм байна. Pop rock. Oh shit. Okay. За дараагийн бас нэг одоо ер нь ингээд баран хэрэг дуусч чинь гэхдээ хамгийн гол хоёр нь үлдсэн байна. Энэ одоо сүүлээсээ 3 дахь нь ер нь бол ингээд
хамгийн бас гоёудынх нь нэг миний авсан одоо ингээд 3 хамгийн үнэтэй чихэр нь үлдсэн байна. Яа. Нэг одоо тийм. Эхлээд энэ нэг юм юунууд байна. Энэ айгүй учиргүй юм гоё юм санагдсан. Ёо, нэг байшин барих гэж айтал амьсгаа дадлаа. Юмд ив хавгаар. Лаач. Зя охтота хүүгүүдээ. Оо. Чаас чихэр онгоолгож чадахгүй. Онгочлоо. Зүгээр л юм чихэрнүүд ба шүү дээ. Би дандаа ингээд юмны савнд хуурдах юм аа. Айгу хэцүү юм. Сонгоолсон зүгээр л хилийн чихэр гэж шүү дээ. Монголоор бол хилийн чихэр л биш. Хилийн чихэр л ах ч үгүй. Яг хөө жээл юм байна. Яг хөө гэхдээ миний дуртай төрлийн чихэр л хатуу матуу байсан юм байсан бол бас жоох хэцүү л. Тэний жоохон онгоолгоод хэдүүлээ тэгээд ийм гоё савтаач ийм чихэр байлаа. Дотор нь яг үнэ энэ малгайтай өнгө ижил юм биш үү? За бас яг хөө гээд айгу өөрийгөө хурдан ийм хуурддаг байж чинь. За эхлээд үл малгай шиг өнгөтэй пинк өнгөтэй юмнаас нэгийг сонгоод идэд үзье. Тэгсэн тэр нь ийм арга ясч байгаа шиг. Вау. Наам юу юм бэ тий? Эсгэлэн юм байна. Гэхдээ гоё юм байна. Гоё юм гэж намруугаа чадахгүй байж. Да. Одоо гайгүй болох шиг боллоо. Яг гадна талынх нь бүрээс нь яг хаста амар юм би. Тэгээд энийг бутаагаад самд нэгээд дэлгүүрлэг бутаагаад мөнгө авчлаа гэж. Тэгээд бутаа самд нэгээд ингээд тахалчихдаг. 짜잔. Happy Easter. За одоо миний сүүлээс 2 дахь чихэр. Энэ бас амар алцаар савтай байсан. Тэгээд модон алхаар би нүндгийг харлаад тэгээд дотор нь юу хааг харах юм бэ гэж ойлгосон. Одоо бас сэтгэл бөөндөө харлаад дотор нь ямар хөө чихэр байгааг харцгаая. Smash it. Smash. Энэ чихэр юм шиг шүү дээ. Ингээ юмд наалаад ах юм. Хараагүй дүүтэй. За ингэсэн байна. Тэгээ одоо энийг хитүүлээ. Энэ өгөгдсөн алхаар нь хална. Харах юм уу? Гоё ютубер шиг ахлах хэрэгтэй эцтэй энэ ч яаж чихэр хахлаад идчих чадахгүй ийм байж бас ютуб бий гэдэг байгаа шүү дээ. За ингээд хэдүүлээ одоо ингээд энэ чихрээ хагалцгаая. Омо. Ингээд хагалах
болох юм байна. Тэд нар дотор нь байгаа нэг. Оо. Окей. Энийг одоо тэгээ Ноостын уралхалтай. Яа. Ямар гоё вэ? Ийм тэнэг юм дэм ийм хүмүүс үрсэн гэхээр ямар гоё вэ? Нэн дотор нь ахаад заяа. Бүр яг үнэндээ. Саяных шиг баахан ийм резен чирүүд байна. Гэтэ энэ нь болохоор ийм даг нугснууд юм байна. Энэ яг зүгээр ингээд энэ зүгээр л ингээд резен чир юм байна. Яг тийм үү. Спешиал амтан талаалга. Юу гайвтай ч хөр. За энийг яг хоо нэг идээд үзье гэж бодож байна. Энэ нэг энэ цэнхэр ой надаа яада. Энэ цэнхэр ол идэлтгүй юм байна уу? Чи нөгөө ингэ наалдаад Oh my god наруу. За ингээд бахан ер нь тийм юм гүрчээ. Гэтэ яг хуу сонирхолтой л имерхүү юм хийх амар гоё байдаг ч тийм амар сонирхолтой байлаа. Та нартай сонирхолтой байсан гэж найдаж байна. Одоо миний хамгийн дуртай хамгийн сүүлийн дуртай ч гэжтэй. Бас зүгээр сонирхолтой байна. Гоё санагдаад авсан чихэр байна. Амтхай гэсэн нүүн цэнхэрчэн бүр ямар хэвчээ. Тэр цэнхрийг бүр хайчлаа тэгэхгүй бүр тагнаад авчих наалдаад штэ баг юу цав юм ашаа. За тийм миний хамгийн сүүлийн гоё чихэр. За энэ чихэр надад амар гоё санагдаад авсан. Яа тэгвэл би ингээд гоё санагдаад авсан. Тэгээд нөгөө хэдүүлээ идэж үзүүлээ. Бис идэж үзээгүй. За ингээд балын салгачлаа. За одоо тэгээд энэ цаасыг гаргах хэрэгтэй. Яг энийг одоо sorry. За тэгээд ингээд энэ ингээд нөт байгаа. Одоо энэ дэр ингээд юм битцгээе төлөө энэ чихрний ингээд дээр нэм бичээд хийддэг гэхээр би авсан. Тэгээ би одоо ингээд би энэ сая улаан ширээгээ угаасан байсан талаа гэхдээ одоо өнгөрсөн дээр мах юм тавьсан ч гэсэн одоо өнгөрчөө. За тэгээд энэ чихрийг одоо яах хэрэгтэй юм болоо. Энийг одоо бас голох хэрэгтэй байх тийм бодвол өөрөө онгогдчих нэг байхгүй тийм. Яа, би юм задлахтаас үнэхээр нэг муу тим төрлийн юм байдаг. Би яг нэг тим төрлийн юм задал. Энэ стримерийн байж байгаа юм. Йоо, толгой захтаад чихрээ идмээр бүх юм тавцаад яав гэж юм би. Нэг тим нэг эв дүүгүү хүн байдгүй. Би ер нь нэг тим юм монголох. Ер нь жоохон болох. Тим төрлийн хүн байна. Уулын жоохон ингээ хурдхан шиг хийгээд хурдхан шиг үзүүлчмээр хаа. Би үнэхээр бүтгөө бүкс юм аста. Тэгээд яа. Шиг мэрээ. Энийг 3 настай хөлтөд өгөөд задлаад идэгцэн байл үжээ. Задлаа идсэн цаа бүр надаас төрүүлээд. Би л нэг бүтлгүй юм болохоор ингэж айхтар бодож байгаа байхгүй. Йоо. За. Йоо нэг балных нь ард гарах гэж үрсэн. Балаа амьдралаа үрээчлээ. За одоо энэ дээр би тэгээд юу гэж
бичиж идэх вэ? Pink. Би энэ дэр би юу яа. Нэг юм энэ нэрээ идэж болохгүй байна. Зүгээр л юу юм бэ? За энэ дээрээ тэгээд ингээд бичнэ. Тэнгүүд нь би одоо ингээд та нар дараа нь өөрсдөө нэрийг бичүүлмээр бичүүлээрээ би тэгээд нэрийг чинь бичээд идий. Нэрээ бичээрээ тэрийг идээд үг гэд би нэг одоо ингээд энэ дэр бол яг уу одоо би юу яа ингээд зүрх зураад идчихье. Зүрх зурагдчих юм шүү дээ. Тэгээд вау. Зүрх дурчлаа. Зүрх мань урсчлаа. Тэгээд дараа нь та нар өөрсдөө нэрийг бичүүлэхгүй би тэгээд нэрийг чинь бичээд иддэг. Энэ иддэг муу идэн гэсэн байсан биз. Чи идэн л гэсэн байж тээ тий. Яагаад юм болоо. Энэ нас эмрэг салтаад юм биш тий. За. Хайлтдаг цаас юм шиг байна. Ганц. Нөө дэгсэл амраа орчлоо. Йоо. Ганц чихэр идэх гэж бөөн драма болчихно. Ямар замдаггүй юм бэ? Энийг бол битгий авд идэрээ. Энэ бол зүгээр яг энийг л идүүл идэх юм байна. Тэрнээс энэ цаас нь бол идэлдэг юм. Жох хүүхдүүдэд ёо сонирхолтой болохоос өндөр настай над чиг хүмүүст л дэм юм биш үү? Энэ цаасын идэж болдог юм байна. Гэхдээ үнэхээр амтгүй юм байна. Ингээ хайлцдаг. За. Наад би энэ чихрээ ингээд хураалаа. Энийг яг 10 зүгээр ингээд идэж болох юм шиг байна. Interesting. За тэгээд өнөөдрийн миний ингээд би нэг чихэр үлдээсэн мэт дээ. Oh my god. Тийм баха. Тадан huge. Гами байдаг шүү дээ. Жижигхэн тэрний юм том нь би идэж үзмээр санагдаад авсан. Ингээ мартчих тийш ч болоод энэ бүрээ тэр баг өөрсдөө тэр дэлгүүрийнх нь брендийн нэрийн чихэр юм шүү. Ит шугар гэсэн юм шүү дээ. Бусдын тийм байх байсан мэт дээ. Тийм энэ баг өөрсдөө хийдэг чихэр юм шүү энэ газрын. Яна. Тадан. За ингээд яг миний анхны бараг залсан Hello Kitty ер нь бол жоохон төстэй санагдаж байна. Ингээд савлгаа. Ийм том jelly. Энэ гадна л та жоох юм savory юу юм бэ? Бартаж идээд үзье. Тэгээд ийм жижигхэн jelly. Бараг миний тэр ч бараг идэх юм байгаа юм шүү дээ. За тэгнээс нь одоо идэж үзээд угаасаа идэнгээ авсан юм чинь. Одоо чигс надлаа шүү. Хөлнөөс нь эхлэх үү? Яах вэ? Тэгвэл энгийн нормал байдаг л нэг юм жаалаа шиг. Яг үндэ нэг юм жижигхэн бамбуушнууд байдаг шүү дээ. Тэднээс илүү амт муу юм байна. Тэр жижигхэн чинь юм хүрэн жижигэр нэмчихсэн их самтаад байдаг шүү дээ. Энэ бол зүгээр л юм том хэсэн чихэр. Тэр жоо хоцсон юм байна. Дозо. Нэг дөрөвөөс би ингэж барахгүй мэн. Нэг буцаад.
яа гар мараад алгаа заваарч өгч байна. За sorry. Угаас ингээд юм мэдхэрч айгу хэцүү байд юм байна. Гоо тэгээд буцаад нойд руугүй гээд гараагач дэрийгээ тийм шалчганаад байх надад тийм заа цаг алга угаасаа. Йоо. Талаас хатад өгөх. Малгамсаа суусан чинь. За тэгээд энэ хүртэл надтай хамт байсан та нартай баярлалаа. Тэгээд миний бичлэг сонирхолтой байсан гэж найдаж байна. Тэгээд би гачин чихрэнүүд авч идсэн. Гачин чихэр авч идлээ. Зарим нь авгаа хамттай байлаа. Зарим нь бол нэг муухай хамттай чихэр бол байсангүй зүгээр л нэг тийм л байлаа. Тэгээд та нарт өөрийнхөө миний эзэн чихрийн дундаас хамгийн таалагдсан сонирхолтой байсан чихэр нь аль нь вэ гэдгийг надад комментээр үлдээж өгөөрэй. Окей. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Бай бай.